асар дүүгийн хавыг магтъя. Чиний өргөсөн энэ чадуу миний нэгэн том өргөөний шат болох. Онон хэрлэн туулын сав газрыг Монгол туурхтны төв хүйс хэмээн. Энэ сайхан нутагт 3 дугаар жарны усан морь жилийн 100 1992 оны тэр жил Мөнх тэнгэрийн хүчиндор химээх уран сайхны түүхэн киноны зураг авалтыг эхэлжээ. Түүх өгүүлэх бүтээл, тэр тусмаа кино дэлгэцийн бүтээл, жүжигчин хүн дүр бүтээн гэдэг бол хамгаас чухал асуудал юм. Тэр тусмаа хаан хөвгүүд, хатан зоригтон, баатар дайчдын дүрийг эгэл сэтгэлтэй ургуулж үнэн харуулна гэдэг гайхамшиг. Зүрлжилт юм л да. Хутганы ир шиг 25 таа байхдаа би Балжин найруулагчийн кинонд хасар тоглож байлаа гэж. Тэр бол залуу зандаа тоглосон хасар. Энэ дээр бол хүний тийм ээ, тэр хасрын тийм ээ дотоод ертөнц, тэрний эрч хүч тийм ээ. Ер нь алтан ураг гэдэг энэ ургийнхаа төлөө тэр хүний дайчин чанар ямар байдаг юм бэ гэдгийг бас үзүүлэхийг бас бодож ирсэн. Тэгээд энэ дээр бол мэдээж залуу байсан учраас найруулагч тэгээд бусад одоо түүхийн зөвлөх хүмүүсийн тусалцаатайгаар энэ дүр дээр бол ажиллаж ирсэн юм аа. Зэв Чингисийг харваж байхад зэлэм цусын алгаж суухад ахынхаа наран талд айлгаж явах хасар. Чингистэй загнуулж өссөн хүн шигээрэн явхаас яах вэ? Чихтийг харваж намайг хадаа. Хажууд нь байхаас яах вэ? Майнам хэрэг татарыг онсноос биш наадам цагаан саран оноогүй хатцаг сум хэлэн. Энэ дэлхийн ханаг тэгээс өнөөдөр их нутгаа дан үгүй жава морь шиг хасар сум хэлэн. Тэгээ Мөнх тэнгэрийн хүчиндор кинонд тоглолцоод тэгээд тэрний дараа явж ирсэн чинь нэг хасар тоглосон хүүхэд биш үү? Энд чинь нэг хасарж байгаа штэ гэлдэг байхгүй. Тэгээд эхэндээ жоох ингээл гурав тийшээ харах ч юм уу тэгээд явдаг. Тэгээд сүүлдээ яг хасарж байгаа гэж нэрэндээ жоох ингээд дасч ихлээл тий. Тэнгүүтээ сүүлдээ ингээд хой хасарж байгаа энэ тэргээ дуудангууд ёо тэргээ эргэж хардаг болоод 1983-аас 87 оны хооронд жүжигчний мэргэжил эзэмсэн тэрээр англан энэл хаалгаар алхан орж амьдралд замналаа олсон эгэл нэгэн түүхтэй. Би ч нөрөө тамирчин болъё гэсэн хүсэл эрмэлзэлтэй тэр тусмаа бүхий спортоор хичээлээд тэрүүгээрээ бас ирээдүйдээ амжилт гаргаад энүүгээрээ бас амьдралаа болгоно гэж бас бодож тэр 80-аад оны үед 80-ад онд өөртөө бас зориг тавьж исэн хүн шүү. Тэгээд ганц энэ байдлыг өөрчилсөн юм юу гэвэл тэр хойно байгаа тэр Алтан Москва гэдэг энэ зүйл намайг өөрчилсөн. Монголын театрын урлагийн түүхэнд ялангуяа драмын театрын мэргэжлийн үндэстэн болгосон хүчин бэлтгэдэг энэ түүхэн хуудасанд бас нэг шинэ хуудас нэмэгдэж орж ирсэн. Энэ юу гэхээр 1980-ад онд Зөвлбод улсын одоо Москва хотын Донечерскийн нэрнтэй театр урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид Монгол жүжигчтэй багаар нь бэлтгэх юм хүсэл тавьсныг одоо Оросын компани улсаас их дэмжиж тэр одоо асуудал сэдвдэж анхны одоо тэнд явсан хүүхдүүдийн нэг нь бол манай одоо энэ бид бүхэн үзэгчид бүхэн хасар гэдэг нь дээр нь оглоод байгаа. Жаргал сайхан 5 дугаар жилээс эрсэлтийн шалгалт өгч бидний өмнө тэр жүжигчний сургуульд явна гэж анх тэгж нуур учирч байсан. Энэ жүжигчтэй нэг удаа тэмцээнд орох гээд буудалд төшлүүд байрлаж ирсээр манай 10 жилийн ангийн нэг хүүхэд над дээр хурж ирсэн. Тэр чинь хавар байсан. Москвагийн театрын сургууль жүжигчний мэргэжлэр хүүхэд хэлсүүлж байна. Тэгээ чам шиг юм бас том биетэй өндөр ийм хүн хэрэгтэй гэж ядгсан бодоод байсан ерөөсөө яг чи тохирох юм байна. Тэнгүүд юун жүжигч юу яриад байгаа.
чи тэмцээн болох гэдэг чи би бэлтгэлтэй завгүй байна гэж. Гөө чи очих хэрэгтэй. Яасан чи чинь дандаа алтан Москвыг нэг үзчихсэн сэлгээ гэдэг чинь хэрвээ чи сургуульд нь тэнцчих юм бол Москвыг чи үзэх юм байна шүү дээ. Тэнгүүт нь би боддог байхгүй. Нэрээ бас шалгалтайгод тэнцчих юм бол Москва үзчих юм байна. Тэгээд буцаад ирэх юм болохгүй. Тэгээд шалгалт өгөөл 15 хүүхэд тэмцэл тэрний эхний 5 багтаад гараад ирдэг. Тэгээд өөтөө байхад тэгээд хамгийн гол нь Алтан Москвыг л үзнэ гэсэн бол зорилго байсан. Тэрэндээ хөдлөгдөл өгсөн одоо бүх юу гэдгийг шалгалтуудыг нь амжилттай давтсан юм шиг санагддгийг. 20 жахуу залуучууд төгсөж ирснээс одоо нэг 2-3 л театрт байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ юу хэлж ийм нөхөр зэрэг ерөөсөө энэ ажлыг чинь дуртай сонирхолтой хүн хийдэг юм биш. Хичээл зүтгэлтэй ийм хүний хийдэг ажлаа гэж ингэж хэлээд идгийн утга учирыг бол харуулж байгаа нэ. Тийм болохоор төгсж ирэл энэ тайзан дээр байсан. Тэгээ энэ тайзнасаа өөр тайзанд бол шилжиж ажиллаагүй. Тэгэхээр бол яг энэ бол миний одоо гэрэл гэсэн үг шүү дээ. Айлч 900-д оршин тогтнож байдаг урлаг бол театр. Энэ ч утгаараа манай улс театр урлагийн эрдмийн уламжлалтай орны тоонд зүй ёсоор багтдаг. Одоогийн улсын дараамын Эрдмийн театрын үндэс суурь нь 1931 онд тавигдж улсын төв театр үүд хаалгаа нээж монголчуудын хувьд дэлхийн сонгодог бүтээлүүдийг өөрийн тайзнаас үзэх боломж нээгдсэн юм. Үүнийг илтгэх нэг тод жишээ бол Уильям Шекспирийн Гамлет жүжигийг 1980 онд анх тайзнаа амилуулж байсан бол харин одоо 33 жилийн дараа дахин тавигдж байна. Одоогийн нийгэм сайн муу үнэн худлын дэнсэн дээр сөрөг тал руугаа давмгааж материалыг сонирхол ихтэй өнгөц хийвсэр болон энэ цаг үеийн байдлыг Гамлет жүжигийн Плоны дүрээр найруулагч Наранбаатар онцолж байсан. Яг нь ихэнхдээ нэг дүр төрх амплуагаараа бол одоо тийм хаан төрх тийм ээ их оршиж байдаг учраас тийм дүрүүд их бас их олон бүтээж ирсэн. Тэгээ бас эндээс нь арай ондоо тийм юм сайд өнөөдрийн цаг үед нэг юм хувийн одоо эгоист тийм амиа хичээсэн хөв үзэлтэй хүний дүр төрхийг бол одоо Плоныгийн дүрээр гаргасан гэж бодож байгаа. Ерөнхийдөө миний хүсэж байсан одоо найруулагчийн хүсэж шүү дээ тийм Плоныгийн дүр хангалттай гаргасан гэж дотроос дүгнж явдаг. 10 жилийн хүүхэд байхдаа энэ тайзан дээр алдарт дээр жижигчин Жамсаранжуугай, Бомсронгой, Цэнэмбогой, Ловагой зэрэг манай театрын Ахмадын гайхамшигтай жүжигчид давж ирсэн би бас үзэж байсан. Тэр тухайн үед бол жүжигчин болчоод эргээд энэ Гамлет жүжигт тоглоно гэж тэр үед бодож явсангүй зүйлд орсонгүй явж заалдгүй. Тэгээд болохгүй болохоор нь би дуртай дургуун юм. дуртай дургуун нэг юм зөвшөөрлөө. Би мэдчихв. Цос бэлгэдэхэд хэд би болчих. Бид нэр хэд хэдэн жүжигдээр хамтарч ажилласан. Жаргал сайхны хувьд ингээд яриад үзэх юм бол өөртөө авсан орой хүнтэйгээ ажиллаж байгаа ажиллагаа нь бол үнэхээр мэрэгжлийн жүжигчин хүн энд яаж хандах ёстой юм бэ? Тэр зарчмаар хандж чаддаг нь бол жаргал сайхны бас дүр хандах хандлагын нэгэн онцлогоо гэж би дотроо ингэж боддог. Нэг гол юм яриад ногшоод явахгүй ч гэсэн авсан цагаас эхлээд тэр хүнд уусан орохын чанарыг агуулж явдаг нь энэ хүний өөрийн нэг онцлог юм болоо та гэж ингэж ажиглагддаг. Тэгтээ бусдаас нэг онцгойч ялгарх нэг шинжин юу юм бэ гэхээр зэрэг альва дүрд хошин аясыг шингээхдээ бусдаасаа бол арай давуу тав юм уу да гэж ингэж боддог. Энэ дүрд хандж байгаа хандлагыг өнөөгийн энэ
инээдмийн төрөлгээд байгаа юмтай бол харьцуулна гэж болохгүйгээр мэрэгжлийнхээ үүднээс энэ холшин айлсыг жүжигчний амплуа гэж байдаг. Тэр сар хүрээг бол өөртөө бүрэн эзэмсэн. Тэрний нэг жишээ гэх юм бол харсна хайр сэтгэж жүжигийн Гоп маршлийн төр байна. Энэ жүжигчин тэр Гоп маршлийн төрийг бол хошин өгөөдлийн аясаар гаргаж хийсэн бол жүжигт чигтгэе болж дөрөв урлахад хүртэл өөр өмнө зөнгө аясыг өөртөө бий болгож оруулж ирсэн. Жүжигчний уран бүтээлийг нэрлж хай болгож ингэж тодорхойлж байна. Жүжигчний хувьд бол ер нь бас их сайхан бахархалтай юм байдаг л да. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор манай Монгол кино нэгтгэл их төрлийн голомт гэж баримтат орон сайхны кино хийсэн. Киноны найруулагч нь манай сургуулийн захирал Солонгоо анхны төр яаж үүссэн бэ гэдэг тухай яалах шийдсэн. Тэгэл одоо энийг зохиолт энэ манай галаараа суугаад бас нагаан бууж зохиолж ирсэн түүч энэ хоёр ажилласан. Жамуух Чингис хоёрын хоорондын харьцааны нууцыг л бид нар ч гэсэн нууц тавчааг өнгөж шахтаа ингээд жамуух гэдэг бол хогийн амтан ингэсэн урвсан шарвсан гэдээ үзээд идэг боловч жинхэндээ жамуух байхгүй Чингис байхгүй байхаар яг юм байсан бэл. Алда би минь альчавас альчатуга аху төрмин алдах тугаа. За Чингис хааныг бол одоо ингээл зөндөө олон хүн амтан тоглоод одоо янз бүрийн дүр бүтээгэлсэн л да. Өнөөдөр Чингис хаан гэдэг одоо хүнээс бид нарт ийм жоохон зүвч байхгүй ба шүү дээ. Яг өөртөө нь адилхан гэж одоо нэг янз бүрийн зураг муунасаа биш. Зүгээр л царай зүсний үйл хөдлөл бүх юм их таарсан. Тэгээ бас жүжигч. Чамайг ингээд ийм санал болгож байгаа маа. Чингисийн энэ төр дээр тоглоулах юм гэдэг. Би эхэндээ бас гайхчихсан байхгүй. Тэр намайг хасарж байгаа л гэдэг. Одоо тэр хасраараа одоо хүн танигдаад ингээд Чингис болж өгөхгүй юм шүү гэж бас яриа гарч лээсэн л да. Тэгэхдээ тэрний бол эвдээд ерөөсөө Чингис хаан гэдэг яг өнөөдөр бид нарт ийм хүн байсан гэдэг юу байхгүйгээс хойш хамгийн зөв одоо хүний типачтай. Тэгээ жүжигчин тэгээд сайхан одоо зөв Монгол типачтай ийм хүн байх нь зүйтэй юм. Инг тайван хуучин Чингис кинонд тоглолцсон байсан хин манай нөгөө Төмөрбаатар бас тоглолдог байсан. Тэдний бол тэр нөгөө Тайванаас олцсон зурагтай адилхан гэдэг боловч би тэрнээс жоохон өөр маягаар үзье гэж шийдэл тэгээд жагааг авсан. Би тэрнийг бол алдаагүй хаалгач үздэг. Алтан үеийн найруулагчдын нэг диждийн жигждээр оголсон кино урлагийн дээд сургууль Монголын кино урлагийн түүхийг бичлэлцэх уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг. Монгол улсын гавьяат жүжигчин Мегочрийн жаргал сайхан анги сургууль байгуулагдсан цагаас хойш 11 жилийн турш жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байна. Хэсэгхэн ишүү харуулсан хойно хөвлийн бүлээн мөргөхөд өсгөө төгчгсөн байхад хөл хурцдаг нь жүжигчин хүний ур чадварыг бий болгоно гэдэг бол тухайн багшаас их хүч хөдөлмөр шаардах ажил юм. Шавь нь мэдэхгүй чадахгүй зовлонгүй байна гэдэг багш хүний хөдөлмөрийн үр дүн. Энэ бол өөрт заяасан ховорхон аюулс чадвараа оюутнуудаа хайрлах гэсэн их сэтгэлийн илрэл гэдэгт хинч маргахгүй. байнгын бэлтгэлтэй байгаад байх юм бол энэс дахиад 100% илүү, энэс 100% илүү юм үзүүлэх тийм болцоо байх шиг харагдаад байх юм. Байж болмооргүй юм шиг хэрнээ байж болмоор тийм сэдвүүдийг олж хийх хэрэгтэй шүү дээ ер нь бас. Дараа. Нэг хамт олон нэг баг бүрдэж гэнэ гэсэн ойлголт. Аяндаа та нар сэтгүүгээр чи ингээд өөрсдөө мэдэхгүй ч гэсэн ингээд цаад ингээд уурах тархич нь ингээд та бүгдийг ингээд нийлүүлээд байна шүү дээ. Хонглын үзэрт юу гэдэг вүлээ? За тэрийг л сайн бодоорой. Жигждийн нэрвэлж кино урлагийн дээд сургуулийн одоо жүжигчний 3 банк энэ жил одоо алдарт малэрийн таржуур гэдэг жүжигийг тавих гэж байна. Одоо өнөөдөр одоо оюутан залуучууд багш нартай үзүүлэхэд бэлэн болчиход байна. Мэдээж энэ жижиг бол альч цаг үедээ бол тавихад одоо юу гэдгийг өөрийнх нь утгаа болгоно алдагддаг. Их тийм гайхамшигтай жүжиг гэдгээр мэдээж сонгодог жүжиг гэдгийн гол утга учир нь бас тийм альч цаг үед тавихад бол тэр нь бол хязгаарч учирдаггүй гэдэг утгаар бас онцлог байдаг.
Эрхэн ноёнтон айдаж үз. Ингэхдээ юунд сандарна вэ? Увайгүйхээ явдлын төгсгөл болгож улаан голыг би таслах гээ юу чи? Бурхны өмнөөс ч буруудах сайхан бузар хараадаг хэрэг би төвчнэ. Эрхэм та санаад элдвтэй энэ нэрийн хүчин мэдүүлгээс энгийн биш хэрэг гэдэг нь мэдэгдсэн. Хэдийгээр багш мэрэгжлийг эзэмшээгүйч гэлээ өөрийн урлаг зүтгэсэн сэтгэл, мэдлэг дуршлагыг тунгаан мэдэж жүжигчин болох хүсэлтэй оюутан залуусыг жигүүрээ дэмтэн дэм болсон их очрын жаргал сайхан таныг багш хэмээн хүндэтгэж мэхийн өслөө.